Юу вэ? Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday dear Ule. Happy birthday to you. За, хүсэл шивнэрээ. За баяр үргээ. Баярлалаа. Хөгшөрч байна да. Юу вэ? Юу яг даам бэ? Нуудлсан дугаараас залгаж штий. Нэм дугаар битээ авчи аюултай штий. Яасан бэ зүгээр үү? Би харлаа. Юу вэ? Ширээ цахилцсан штий хамт явахгүй мүү? Миний бэлэг. Та хоёр гоё агараа. Өдөрөнгийнх нь ахны салуу. Юу болж байгаа юм бол? Оддын гэгээ дууны тэмцээн. Шагналын санана. Цомог гаргахаа оролцъё л доо. Та нар хардаа шагналын санана цомог гаргах их. Тийш дээ. Бид нар чинь даваа талтай штэ. Амьд өгшмийн амтлаг. Гэтэ менежер дамлцсан штэ.
Одоо хамтлаг тарах үгүй дээрээ тулчаад байхад энэ тэмцээнд орох цав бид нарт байгаа юм уу? Гэтэ найдаа. Оролцчихё. Хэдүүлээ чадна штэ. Чи сайн маркетинг хийж өгнө үү? Эхлээд дүнгээ ахиулаад дараа нь тэмцээнд оролцъё гэж тохируулах ямар вэ? Хоёулангийн зэрэг хийж болно штэ тогтооноо. Түл цагаалтай яах вэ? Хөрөх штэ. Хичээл эцгээе. Үлээ. Ханд усаарай. Хэдүүлээ ямар дугаар болцсон вэ? Харин яах вэ? Гэж бид нар чинь дуутай юм байгаа зү. Тэр дууч хүмүүс аль хэдийн мэдсэн чинь дахиад шин дуу зохиох хэрэгтэй юм болов. Тэрэн дээр хаа. Дахиад шинэ дуу тоолё гэж юм. Бид нар зохиох боломж байгаа шүү дээ. Тийш дээ. Чи өөр нүрэн тонохоог яаж утсан? Яг вэ. Та нарыг ажиглаад, эргэн тойрноо ажиглаад, тэгээ толгоонд орж ирсэн юм бичдэг хөхгүй. Тэгвэл ажиглая. Угаасаа энд байгаад ямар ч шин санаа орж ирэхгүй шүү дээ. За тэгвэл хэдүүлээ хоёроо гарч санаагаа олох уу? Тэгвэл хоёулаа хамт гарч санааг болох уу? За тэгвэл хоёулаа ч гэсэн явах уу? За хоёулаа. Та нарыг санаа ол гэсэн юм уу? Эсвэл болц гэсэн юм уу? Юу ятарч яарна. Ашгүй дээ. Чамтай нэг баг болоо гэж бодож байсан. Би ч гэсэн. Юу ч Хөөе, тэнч гоё марл. Нүдэ нэг ирээ. Цараа. Хоёулынх нь анхны костюм хүргэн байгаа зү. Яг чи, яг би. Зүгээр гаргаад ир. Хоёрын 2000 гарсан шүү дээ. Шаг дагаад дээ. Хоёул өнөөдөр нэр юу их вэ? Нөгөөд ч ямар дууны сэтгэл хэлсэн бол. Хоёул зүгээр өнөөдөр болцчих л доо. Гадуур яваад гоё шин сод юм харуул гоё юм орж ирж шүү дээ. Хосын тухай юу? Хосын тухай жиж болно, эсвэл бол өөр юм тухай ч гэсэн бож болно шүү. Хөөрх шүү. Тэг чинь өчтөр 3 мэрэг хийсэн баггүй юу?
Явж хаалавч. Чи даарч гинөө? Үгүй. Дулаахан биш. Эсвэл өөр тийш явах юм уу? Дараад байгаа юм уу? Ийшээ гараа их үү? Эсвэл дулаацуулаад ах уу? Яа, хоёулаа гоё юм туу. Тэгээ. Бид хоёр яг ингэж явдаг ажлаа. Үүлэн та хоёроо. Үлийн хичээлээ дараад цүнхэн над руу ингэж шичдэг байсан. Тэр үед ч бодох юм сайхан байж дээ. Тэгвэл одоо та хоёр ямар харилцаатай? Найзууд эсвэл Найзууд байх хэсэг би шийдэх юм шиг байна даа. угаасаа холоос юу ч хийж чадахгүй хараа зогсоод байх хэцүү мэлий. Чи чинь тал дээр туршлагатай бах те. Би хараа. Би хүнтэй өргөж үзээгүй шүү дээ. Аа, чи юу? Ой. Тэ өмсгөө зангидаа те. Чам зохгүй. Юу ч гэсэн чамайг өөрийгөө бодосоо л гэж байна. Угаасаа чиний мэдэрч байгааг би ч гэсэн мэдэрч байгаа. За. Найз нөхөрлийн тухайд дуулсан юм чи одоо аав ээжийн тухайд дуулах уу? Анхны хайр. Хайраа. Чи анхны хайраа сандаг уу? Тэрийгэ бодоод. Эсвэл өдөр бүр дурлаад мартсан уу? Хөөе. Би амьдралдаа яг ганцхан удаа дурлж исэн. Бусднаа зүгээр миний ардаас гүйжсэн гээл бод. Гэтэ хайр гэхээр Чи дэвтэр дээр хийг уншааг юм. юун дэвтэр? Хичээл хийдэг нь ингээ мэдэгдээд байт шүү дээ. Дэвтэр хайр хоёр чи хооронд ямар хамаатай юм? Надтай байх ямар байдаг вэ? Юу, яг уу гоё л гэдэг штеп. Хичээлээ хийхгүй бол чи намайг ойлгохгүй байх шүү. Чи надад өрөө наваа идгээд ухаан утаа гэдэг юм уу? Одоо бол тэгж л бодож байна. За одоо гэрлэгөө ороо. Өдөржингөө халахад ядарсан байлгүй. Сайхан амраарай. Явцгаа.